Өнөөдөр Америкийн эзэн улсад бол 5 сарын 9 за орчин Оросын холбооны улсын цагаар бол 5 сарын 9 Оросын холбооны улсын хувьд дэлхийн 2 дугаар дайны ялалтын 81 жилийн ойгоо тэмдэглэсэн мэдээ байна. За энэ жилийн хувьд бол нэлээд онцгой ийм жил болж өнгөрч байна. Үүний учир бол Украинд дайн байдлын нөхцөл байгаа. Тиймээс Украин улсын зүгээс ялалтын баярын парадын үеэр улаан талбайд чиглэсэн халдлага хийж магадгүй гэсэн ийм бас айдас хүсс байсан юм байна. За үүний ч улмаас энэ жилийн Оросын парад бол анх удаага байлдааны техник оролцоогүй зөвхөн явган цэрэг жагссан ийм парад болж өнгөрсөн тухай мэдээлж байна. За энэ мэдээний үндсэн шалтгаан бол үндсэндээ ялалтын баяр юм уу эсвэл Оросын парадын тухай бол мэдээллийг бол зорилсонгүй. За үүний учир бол урьдчиланы хувьд бас нэгэн сонирхолтой мэдээ бол гарсан. За энэ бол Украины ерөнхийлөгчийн хэлсэн мэдээллийг таахан гарч байна. За Украины ерөнхийлөгчийн мэдээлснээр бол Украин улс Оросын холбооны улсад ялалтын баяр зохион байгуулж парад хийхийг зөвшөөрсөн утгатай засгийн газрын тогтоол орлаа гэсэн өгөө утгатай. За түүнээс гадна Оросын холбооны улстай 1000 байлдааны олзлогдогч хоригдол солилцохоор тохирсон тухай. За тиймээс ч 5 сарын 9, 10, 11 гэсэн 3 өдөрт хоёр тал гал зогсоохоор тохирсон тухай мэдээлж байна. Зеленский хэлэхдээ бол улаан талбай асуудал бол үндсэндээ Украины олзлогдсон цэргүүдийн хувьд юу ч биш юм аа. За тиймээс өөрсдийн орны баатруулаг цэргүүдээ аврахын тулд ийм шийдвэрийг гаргалаа гэсэн ийм утгатай. За үүний цаад утга бол үндсэндээ Оросын холбооны улс Украин улсын зөвшөөрлөөр ийхүү парад хийж байгаа гэсэн утга илэрхийлсэн ийм тогтоол шийдвэрийг Украиний газар гаргасан байна. За харин үүнийг бол Оросын холбооны улсын зүгээс эсэргүүцэж үүнийг бодиттой биш худлаа мэдээллээ гэсэн утгатай мэдээллийг бол хийж байна. За ямар ч тач ийхүү Оросын холбооны улсын хувьд бол ялалтын 81 жилийн ойг Украины зүгээс халдлага хийж магадгүй гэсэн айдас хүссийн доор зохион байгуулж өнгөрсөн тухай мэдээ байна. За Ирантай холбоотой мэдээ бол өчигдрийн мэдээгээс мэдээлж байсан. За олон улсын хэмжээнд орон хугацаанд Иран Америкийн хооронд тохиролцоонд хүрч магадгүй гэсэн ийм мэдээлэл бол гарч байгаа. За өчигдрийн байдлаар Америкийн мэдээллүүдээр Иран улс өчигдөр шөнийн байдлаар эцсийн хариугаа өгнө гэсэн ийм мэдээлэл бас мэдээж байсан. За гэвч одоогийн байдлаар ийм зүйл хараахан болж өрнөсөнгүй. Одоогийн байдлаар хормозын хоолой тойрсон сөргөлдөөн, мөргөлдөөн, өрсөлдөөн болоод идэвхтэй өрнөж байна. За өнөөдөр өглөө Америкийн төв команд буюу ойрох дорнодыг хариуцсан цэргийн нэгтгэлийн зүгээс Америкийн эзэн улсын тэнгисийн цэрэг агаарын хүчний хувьд хормозын хоолойг бүрэн хяналтанд авч Ираны холбогдлолтой тээврийг хянах хаах байдал идэвхтэй өрнөж байна гэсэн мэдээлэл бол хийлээ. За нөгөөтэйгүр Ираны талаас мөн хормозын хоолойг хяналтанд байлгаж байгаа тухай мэдээлж байгаа. За тэрж байтугай өнөөдөр өглөөний мэдээгээр Иран улсын хувьд тус хормозын хоолой доогуур явж байгаа. За интернетийн 7 сүлжээг хяналтанд авч байгаа тухай ийм бас мэдээлэл гарч байна. За тиймээс Ираны тал бол үндсэндээ хормозын хоолой хөдөлгөөнийг хаах, дээр нь нэмэгдээд интернетийн хөдөлгөөнийг бас занал хийсэн ийм утгатай алхмуудыг бол хийж байна. За өчигдрийн мэдээгээр мэдээж байсан Америкийн цэргийн хүчин Иранд цохилт өгсөний хариуд Иран улсын зүгээс өнөөдрийн байдлаар булангийн орнууд руу бас дрон пуужин харуулж байгаа тухай мэдээ байна. За тиймээс хэдийгээр хоёр орны хувьд гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч ийхүү хормозын хоолой тойрсон сөргөлдөөн бол тасраагүй цаашдаа ч шатлан өргөжж магадгүй нөхцөл байдал үүссэн байна. За ийхүү ямар ч тач Америкийн болон Ираны хувьд бол үндсэндээ Ираны цөмийн хөтөлбөр гэхээс илүүтэй хормозын хоолойд хэн хяналт тогтоохоо үзэж байгаа тухай мэдээ байнамаа. За ингээд ямар ч тач Ираны нөхцөл байдал Персийн болон хормозын хоолойд болж байгаа үйл явдлууд
үндсэндээ маш тогтворгүй за бодит мэдээлэл маш хомос байгаа. За тиймээс магадгүй одоо энэхүү үйл явдалтай холбоотой шинжилсэн мэдээллийг дараа дараагийн мэдээгээр шинжилэн мэдээлэх болно.